Симонов Борисовская хатсын гол фронтын тэн проводились. Олон жилийн дараа халахгүй гэрээд дайны салбар дурсан цэцэрлэг гэдэг найр удалж правдсан хэвлүүлж байна. Тэдний гэрээ шүлэг чинь байсаар уусан болов энэ газар нутаг надад олон зүйлийг санагдуулдаг нь анхны шүлгийн бичсэн энэ нутаг аргийн газар орон учраас Монголын тухай дурс бүрдэн би тэр шүлгүүдийн эргэн санагдав. Когда вспоминаю Монголию. Владимир Ильич Ленин анх санаачлан биеэрэн оролцсон коммунист субботник хүн бүр оролцож, улс орныхон социалист байгуулалтын үйлс нэмэр ханд оруулдаг сайхан уламжлалт тогтжээ. Дэлхийн пролетарын сот өдрөдөгч зөвлөлүүдийн засаг зөвлөлт холбоот улсын үндэслэгч Владимир Ильич Ленинийн дэсний 100 жилийн маяг зөвлөлт холбоот улсын олон үндэсний ард түмэн социалист нөхөрлөлийн орнуудын ард түмэн нийт дэвшилт хүн төрлөختөн тэмдэглэв. Ленин 100 жилийн маяг Монголын ард түмэн түүний агуйг сургаалыг хэрэгжүүлсний баяр Монгол зөвлөлтийн ард түмний мөнх наримлын баяр ленинизмын үйл сургаалын ялалтын баяр болгон тэмдэглэв. Манорны хөдөлмөрчд энэ алдартай хөдөлмөрийн шинэ амжилтаар өгтөж тэр амжилтаа Ленингийн дурсгалд зориулсан юм. Бүгд наримт Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Амгадан. Ленин мэндсний 100 жилийн огцон социалист суралдаанд авсан үүрэг 4-5 жилийн төлөвлөгөөг 2 жил 6 сарын өмнө биелүүлсэн. Ер нь манай үйлдвэрийн хамт олон төдийгүй энийхээ огцон уралдаанд манай орны нийт хөдөлмөрчид яруу алдарт ажилчин анги масны дотроос олон мянган тэргүүний сайжруулалт төл парсыг дурсгал бахархтай байна. Ленин мэндсний 100 жилийн маяг өгсөн коммунист субботник ингэж орон даяар өрнөн манай ажилчин анги нэгдэлч малчид хөдөлмөрийн сэхэтнүүд хөдөлмөрийн багтан амжилт гаргалаа. Орон даяар өрнсөн социалист уралдаанд удаадараа авраг болж байсан Дундгов аймгийн алдарт тэмээчин бүгд наримдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Тэнд. Зүгээр 5 жилийн төлөвлөгөө биелүүлэх явдалд тэмээ мандалж оролцсон. Энэ явдал дээр би 1200 гаруй бот гойдуулж нийгэмдээ тэмээ зүрхт нийлүүлсэн. Анчид би энэ үйл явдлын дотор онцгой болсон нэг зүйлийг тулж хэлхийг хүсэж байна. Асуулт 1939 онд Японы самуранаар манай оронд дайран дагсалж байхад зөвлөлтийн ард түмэн ирж манай оронд тусалж Вьетнамд тусалж байлаа. Би энд чухам нүдэрээ үзэж тэрний хайр хэсгээ гараараа авч ингэж амандаа хийх гэж байлаа. За энэ дээр зурдан хэлэхэд ёстой интернационалист тусламжгүйч ийм байдаг байх та гэж би бодож энэ явдаг. Надад зөвс засгийн газрын зарилгаар Ленин 100 жилийн ой медаль атар шагнасан явдлыг би маш их хүндэтгэн үздэг юм аа. Ленингүй номносноор дорн дахны зарлагдсан ард түмэн ялсан пролетарийн тусламжтайгаар өөрийнхөө өсгөлөө олж социализм байгуулах ийм номлол манай оронд манай эндэн Стенжин Сүхбаатарт номнож байжээ. Энэ хэрэг бол манайд жинхэнэ амьдралд хэрэгжиж байна. 20-р зууны хүн төрлөختний түүхэнд болж өнгөрсөн дайн дэлхийг донслогсон сүрлэг нүрэн түүл явдлуудын оргил нь болсон агуйх Октябрийн хөвсгөл яснаас хойш хагас 100 жил боллоо. Манай хэрүү наригч Насүдэржин зөвнөн хэлснээр
зөвхөн нарыг үлдээж бүх дэлхийг бүрхэх Октябрийн орн коммунизмыг байгуулах зөвлөлтийн ард түмэн улс төмнүүдийн эрхчлээ тусгаар тогтнолын ариун үйл хэргийн төлөө ямархан хатуу бэрхийг даван туулсныг ямар их гарц хохирол үзснийг хүн төрлөختөн үеийн үед мартахгүй. 1922 оны 11-р сард Октябрийн хөлсгөлийн ойг манай оронд яранхудаа ёсон тэмдэглэснээс хойш Октябрийн ой Монголын ард түмний уламжлалт баяр болсон юм.